Паранормал бичлэгүүдийн 4 дахь цувралыг өнөөдөр хүрэхээр боллоо. Та бүхэн таалагдана гэж найдаж байна. Эхний бичлэгт нэг биш нэлээд хэдэн газарт бичигдсэн. Хоорондоо ойролцоо үзэгдлүүдийн талаар хүрэх болно. Өмнө хяналтын болон бусад камеруудад тоосыг санагдуулсан зүйлс бичигддэг байсан бол 2021 онд тэдгээрээс тис өөр төрлийн нисэж буй гэр шиг зүйлс яг тодорхой газар зүйн уялдаа холбоо зүй тогтолгүйгээр дэлхийн энд тэнд бичигдэж эхэлсэн байна. Эдгээр нь хөвчлэн айлын гэрт дотор орчинд бичигдсэн бөгөөд урд тожид бичигдэж байсан зүйлстэй ижилхэн байгаагаараа онцлог юм. Хачирхалтай гэрэлтэй холбоотой хүрэх эхний бичлэг бол Америкийн Их Улсын Флоридад хийгдсэн юм. Бичлэгийн эзний хэлснээр хэдэн өдөр дараалж шөнө хар дарж зүудэлж сэрэгтэй ядарч сүлдсэн мэдрэмжтэй сэрж байсан гэжээ. Үүнээсээ хэд хоногийн дараа гэрийнхээ хяналтын камерыг үзэж байгаад дараах бичлэгийг олсон гэжээ. Дараагийн хүрэх бичлэг бол Колумбийн Кукута гэх хотын гутлын үйлдвэрийн хяналтын камерт бичигдсэн байна. Өмнөх бичлэгтээ ижил зүйлс энд бичигдсэн юм. Эдгээр зүйлс нь ямар нэгэн бөмбөлөг хэлбэртэй гэрэл бөгөөд өөрөөсөө доош нь гэрэл тусгаж нисэж байгаа ямар нэг зүйл ирж хайж скан хийж буй мэт байна. Одоо хүргэх бичлэг John T. Cash гэх YouTube хэрэглэгчийн хуудсанд байрсан бөгөөд энд нэгэн зэрэг хоёр гэрэл гарах юм. Түүний хэлснээр энэ зүйл 21 оны 100 сар орчмын хугацаанд түүний гэрт байх камерт шөнийн цагаар л бичигддэг байсан бөгөөд зарим шөнө гардаггүй, зарим шөнө 2-3 гэрэлж гардаг байсан гэжээ.
Одоо үзүүлэх бичлэг бол 2021 оны 9-р сард хийгдсэн бичлэг. Энэ бичлэгийн эзний хэлснээр гэрийнх нь хаалга хөдөлгөөн мэдрэгчтэй камертай тул гинэт шүн дунд ажиллаж энэ бичлэгийг бичсэн байна. Эдгээр үйл явдлууд бичигдсэн камерууд ихэвчлэн хөдөлгөөн мэдрэгчтэй камерууд бөгөөд гадны орнуудад аюулгүй байдлын үүднээс гэртээ юм уу гэрийнхээ үүдэнд ийм камерууд байршуулах тохиолдол илбэг байдаг байна. Хачигтай гэрлүүдийн сүүлийн бичлэг бол 2020 оны 10 дугаар сарын 23-нд Америк нэгдсэн улсын Vesh 2 News гэх телевизийн сугаар гарсан бөгөөд Daytona Beach гэх газарт нэгэн пастрын гэрт бичигдсэн бичлэг юм. Түүний камер мөн хөдөлгөөн мэдэрч бичиж эхэлсэн бөгөөд энэ бичлэгийг бичжээ. Энэ зүйл нь камерт ойртох үедээ хоёр салж байгаа. Үүнийг ямар нэг шавж гих таамгийг өгсөж байгаа бол хөдөлгөөний байдлаас нь мөн тоос шороо гэхэд хэцүүгээс гадна хэмжээний хувьд ч том байгаа гэж үзэж байна. Энэ камер нь инфраред буюу хит улаан туяаны тусламжтайгаар гэрлийн их үүсэргүй харанхуй орчинд бичиж байгаа тул үүнийг ямар нэгэн гэрлийн хугарал гэж үзэхгүй байгаа юм. Бичлэгийн сүлд гэрийн эзэн өрөөндөх гэрлээ хасаахад өнөөх зүйл алга болж байгаа. The first thing I'm thinking like, whoa, what is this? Эдгээр бичлэгүүд бол зөвхөн цөөн хэсэг нь бөгөөд хамгийн алдартай болж олон хүнд хүрсэн бичлэгүүд. Эдгээр бичлэг шиг хэрнээ хүмүүст ихээр хүрж амжаагүй өчнөөн бичлэг байгаа. Энэ үзэгдэл маш өргөн тархаж байгааг харуулж байна. Мөн энэ үзэгдлүүдийн талаар хүмүүсийн бодол янз бүр байгаа бөгөөд нэгдсэн хариулт тайлбар одоогоор байхгүй байна. Паранормал төрлийн бичлэг дотроос ямар нэгэн амьтантай юм уу бага насны хүүхдийн оролцоотой бичлэгүүд бусад бичлэгүүдээс илүү онцгордог юм. Учир нь том хүн бол ямар ч зорилгоор ямар ч реакц гаргаж чадах бөгөөд харин гэрийн тэжээвэр амьтан болон бага насны хүүхдийг хуурамч реакц гаргуулах зэргээр ашиглах амаргүй байх үлээ. Тийм ч учраас олон зуун бичлэг донд эдгээр бичлэгүүд илүү ихтгэл төрүүлэхүйц харагддаг байна. Одоо үзүүлэх бичлэгт нохоо гарах бөгөөд гэрийн эзний гэртээ байршуулсан хөдөлгөөн мэдрэгчтэй камерт бичигдсэн юм. Гэрийн эзний хийснээр өдөр болгон орой гэртээ ирээд хайртай нохтой юу хийсэн талаар бичлэгийг гүйлгэж үздэг бөгөөд анх удаа л ийм зүйл харсан гэжээ. Сая бидний үздэг бичлэгт нохооны авирч буй зүйл шүүгээ шиг харагдсан ч гэрийн эзэн энэ шүүгээ биш гэдгийг энэ бичлэгээр үзүүлсэн байна. Тэгэхээр энэ нохог юу ингэж түлхсэн байж болох вэ? Дараагийн бичлэг англид бичигдсэн юм. Бичлэгт гарч буй жоохон хүүхэд ээжийнхээ шарил дээр ирж явах болоход яг хин нэгнийг харж буй мэт байсаас гадна хий хоосон зүйл үнсэж гараа сунгаж байгаа нь үлдсэн байна. Энэ бичлэгийг үзсэн хүмүүсийн хэлснээр бага насны хүүхэд иймэрхүү зүйлд илүү мэдрэг байдаг тул нас барсан ээжтэйгээ уулзсан баг гэж таамаглажээ. Одоо үзүүлэх бичлэг
Японы таксины машины салон доторх камерт бичигдсэн байна. Бичлэгийн ихэнд хаалга нээгдэж хаагдсан бөгөөд хинж машин цуугаагүйч жолооч нэгэнтэй ярьж байна. Харин жолоочийн хэлснээр үйлчлүүлэгч суугаад хаашаа явахаа хэлсэн бөгөөд эрэх газраа ирэхэд жолооч энэ бүх хугацаанд ганцаараа явснаа ойлгосон гэсэн юм. Дараагийн бичлэг Норвегт бичигдсэн юм. Бичлэгийн эзний хэлснээр нохоотойгоо охинтойгоо зугаалж байх үеэ камерт бичсэн. Байшин дундуур нисэх ямар нэг зүйлийг санамсаргүй байдлаар буулгасан байна. Algo ahí y no sé qué es. What the f- ¿Hola? ¿Qué es eso? Энэ бичлэгт айлын үүдний камер хүчтэй салхины улмаас бичиж эхэлсэн нь хачирхалтай хар зүйлийг буулгажээ. Эсвэл энэ зарим хүмүүсийн үтсэн шиг зүгээр гялгар уут хийсч байж болох уу?
Өнөөдрийн дугаарын сүүлд орох бичлэг Бразил улсын нэгэн сүмд хийгдсэн бөгөөд сүмийн шилэн хаалах хөстөөс авалж байна. Шүн болж сүм хаасан байгаа бөгөөд эргэн тойронд нь гайхсан иргэд цуглажээ. Бичлэгний эзний бичснээр тэр орой хаалга ингэж савлах хэмжээний салхи байгаагүй бөгөөд бичлэгч энэ мэдэгдэж байгаа гэсэн юм. Тэгэхээр шөнийн цагт сүмээс ямар нэгэн зүйл гарах гэж оролцсон уу? Өнөөдрийн хүрэх паранормал бичлэгүүд энэ түрээд дуусгая. Та бүхэн сэтгэлээ комент хэсэгт үлдээгээрэй. Баяр та.